Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Туулгын сав газрын захиргааны би бас товч танилцуулга та бүхэндээ бас хүрэх зүйтэй байх. Туулгын маань нийт 882 км буюу хан хинтийн нуруунаас Сэлэнг аймгийн Орхон тулсан хүртэл усдаг ийм утан мөрөн байгаа. Нийт эзлэх талбай нь болохоор 49.8 км квадрат. Нийслэл Улаанбаатар хот болон 5 аймгийг усаар хангадаг, 37 сумыг усаар хангадаг ийм томоохон сав газар байгаа. Монгол улсын хүн амын 50% дангаараа ингээд хангаж байгаа мөрөн бол ганцхан туул мөрөн. Улаанбаатар хотод бол Монгол улсын хүн амын 50% буюу сая 500 мянган хүн байна. Энэ бүгд туулгын одоо гүний уснаас ундаалж байгаа. Дээрээс нь 6.2 сая толгой мал бас энэ ус нутагт одоо ингээд илчээрлж байна. Туул мөрний одоо хамгийн ийм өнөөдрийн энэ усны үндэсний чуулганд ингээд оролцож байгаа туул мөрний талаарх одоо хамгийн гол чухал асуудал бол туул мөрний ингээд бохирдол байгаа. Туул мөрөн бол хуучин бид Монголдоо гэдэг байсан бол одоо ингээд дэлхийд тийм үү хятадын шар мөрөнтэй адилхан бохирдлоор ингээд дэлхийд тэргүүлж байна. Энэ бохирдол юунаас болсон гэхээр ерөөсөө хүний буруутай үйл ажиллагаанаас болсон. Хүний одоо хэд их төвлөрөл гол устойгоо буруу харьцсан усны тухай хууль тогтоомжуудыг зөрчснөөс болсон ийм асуудал байна. Тэгэхээр туул мөрний хамгийн их бохирдол бол одоо нийслэлд байна. 882 км урт энэ хэсгийн 90% нь бол ингээд бохирдсан байгаа. Их хэсэгтэй буюу Төв аймгийн Эрдэнэ сум тэрэж орчимд бол бохирдол бага байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэрэлжийн амралтуудаас наашаага ингээд Баянзүрх дүүргээс эхлээд туулгалын гол бохирдол эхэлж байгаа байхгүй. Хамгийн гүн бохирдол нь болохоор Сонгон архын дүүрэг буюу био орчимд байгаа. Энд яагаад гүн бохирдол байна гэхээр нөгөө манай одоо алдар төв цэвэрлэх байгууламж тийм ээ. Энэ ингээ ачаалаа дэлхээ байсан. За эндээс ингээд хальсан их хэмжээний бохир ус за мөн өдөр болгон нийлүүлж байгаа энэ бохир ус бол туул мөрөн рүү орсноос одоо насар их юм бохирдлыг ингээд үүсгэж байгаа юм. Холбогдох стандартыг бол давцсан байгаа шүү дээ бохирдлууч. Тэгэхээр ингээд шинэ төв цэвэрлэх байгууламж бол өнөөдөр хүртэл баригдаагүй байна. Энэ одоо баригдах юм бол мэдээж ачаал багасна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний мөн үйлдвэрлэл үйлчилгээний 70% бол энэ сав газарт явж байгаа байхгүй. Тэгэхээр туул мөрөн ингээд дангаараа бол асар их ачааллыг өөр дээрээ үүрж байгаа юм. Тэгэхээр энэ усны хэд их ачаал, тэг хүн амын хэд их төвлөрөл, тэг энэ их бохирдлоос болоод туул мөрөн бол хэд хэдэн газараас тасарчаад байгаа шүү дээ. Энэ хаан тасарсан гэхээр Баянзүрх дүүрэг, Маршлын гүүрний орчим. За юуны орчим, хан уул дүүргийн орчим. За Яармын гүүрний орчим туул бол ингээд тасарсан байгаа шүү дээ. Сүүлийн одоо яг энэ дээр жингийн яриагаар их сүүлийн 2 жилийн борооны нөлөөгөөр энэ сэргсэн болохоос одоо гүний усны ч юм уу нөгөө өөрийн байгалийн зохицолтооны нөлөөгөөр бол энэ бол одоо хөгдөв. Энэ бол ерөөсөө аргагүй ихэнд ингээд тасарчаад байгаа байхгүй. Тийм учраас энэ мөрөн бол өөрхий эцсээ хүртэл одоо ингээд өөрийгөө аврахын төлөө тэмцэж байна. Тэгэхээр би бас энэ усны үндэсний чуулганы дараа бас ингээд бодит ажил хэрэг гараасаа гэж хүсэж байгаа юм. Тэгээ сая ерөнхийлөгч бас үгэндээ дурдлаа. Хэрлэн голын хамгаалтыг эхлүүлсэн байна. Тэгээ би энэ усны үндэсний чуулганы дараа туулгалын хамгаалтыг шууд эхлээсээ энд бас Монгол улсын ерөнхийлөгч маань одоо дэмжлэг туслалцаа үзүүлээсээ санаачж оролцоосоо гэж их одоо хүлээж бас өрдөж байгаа юм. Яг л хэрвээ туул мөрөн тасрах юм бол нийслэлийн ундны ус тасарнаа гэдгийг бас хатуу ойлгох хэрэгтэй. Одоо бол ус бол алтнаас үнэтэй ингээд болох цаг нь ирсэн. Ус чандамны эрдэнэ гэж монголчууд эрдэнэс ярьдаг. Манай өвөг дээдс бол их ухаантай хүмүүс байсан. Усыг одоо маш одоо өөрийн үр хөвгтүүдтэй тийм ээ усыг хайрлах уламжлалт ухааныг үлдээсэн байдаг шүү дээ. Тэгээ одоо энэ зах зээлийн нийгмийн харилцаа шилжснээс хойш зарим талаар бас ашиг орлох зорилгоор ч юм уу ингээд туул гол усаа ингээд бохирдуулж байгаа асуудлыг бол цаашдаа нэлээд цогцоодлоор авч үзэхгүй болохгүй. Зөвхөн манай ингээд туулгын сав газрын захиргаа энэ голыг одоо хамгаалах гэвэл энд бол үнэхээр хүчрэхгүй. Яагаад тэгэхээр энэ мөрөн чинь өөрөө 880 км асуурт мөрөн байхгүй. Энийг бол цогцоо буюу системийн байдлаар 4-5 хуулинд өөрчлөлт оруулж ээж энэ голын энэ хамгаалалт бий болно гэж би ойлгож байгаа. Би та бүхэнд бас нэг тоо хэлье. Нийслэл Улаанбаатар хотод 1990 оноос өнөөдрийг хүртэл 8000 гаруй одоо газар олголтыг нийслэл болон
дүүргийн засаг дарга нар хууль зөрчиж хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл усны тухай хуулийн 22-2-т байдаг. Усны онцгой хамгаалтын бүсийг бол 50 м тогтоосон байдаг. Гэтэл энэ 50 м-т бол одоо ямар нэгэн одоо аж ахуй үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог. Зөвхөн одоо усын чанартай ганц нэг усны барилга байгууламж барихаас устдыг хориглодог. Гэтэл өнөөдөр 8000 гаруй ингээд газар олголтыг энэ чинээс 800 гаруй газар нь болохоор огт зөвшөөрлөг орж ирээ ингээд суушаад байшин барилга бариад тийм ээ голын иргэн ингээд шахчихсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ гол өнөөдөр ингээд өөрөөрөө урсах, тэлэх ямар ч боломжгүй болгочихсон. Тэгээ та нар сая 2 жилийн өмнө Улаанбаатарт ямар том үерийн аюул боллоо мэдэн тийм үү? Энэ аюул өнөөдрийг хүртэл ингээд хохирол нь өнөөдөр хүртэл дуусаагүй шүү дээ. Энэ анги тайвны гүрний зүүн талд хан уул дүүргийн нутаг дэвшүүр та нар нэг барилга баригдсан мэдэн тийм ээ аква гэж ороод энэ бол одоо ингээд тэр үерийн урсыг чинь тэнд ингээд тогтоох тэр мож дээр ингээд барилга бариа хийчихаар тэр үерийн ус чинь иргэдийн ингээд байшин барилга тэр иргэдийн гэр орон руу усгаас үл гарахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ингээд хууль тогтоомжоо ингээд зөрчснөөс болоод хүний буруутай үйл ажиллагаанаас болоод өнөөдөр ингээд туул мөрний их зовлон бий болчиход байна. Иргэд бас их зөв хэрэглээтэй усартай байх хэрэгтэй болж байна. Нэг байгууллагын асуудал биш нийт одоо Улаанбаатарын нийслэл хэрэглээ тал дээр тий. Нийслэл хотод бол туул мөрний сав газраас өдөрт 170 мянган метр куб усыг иргэдийн ундны ус болон үйлдвэрлэл үйлчилгээнд үнээс сордог. Улаанбаатарын хэмжээнд 10 тонн усны их усүрээс 280 орчим худагаас иргэд рүү нийлүүлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээгээрөө. Таны хэлснээр бид одоо нэг зүйлийг бас ингээд оруулах хэрэгтэй байгаа. Юу гэхээр энэ бол яг яриад байна. Бас тодорхой хэмжээний хууль тогтоомжууд байна. Гэхдээ энийг боловсруулахгүй болох хэрэгтэй. Энэ юу гэхээр саарл усны технологи байхгүй. Усаа дахин ашиглах хэмнэх энэ тэр өнд хүчтэй орнуудын технологиг даруй одоо ингээд нийслэл хотод жилхэд хүн ам төвлөрсөг энэ хотод нутагшуулах ерөөсөө ийм амин шаардлага бий болчиход байгаа. Яг л бид өнөөдөр ингээд бүх хүний усаа тийм үү 0-доос татж जैन тэр карантинаас ч ингээд гоожуулж जैन тэр машинаа гоож जैन тэр худагаас ингээд авж जैन тэр ноос ноолорыг угааж जैन тийм үү тэр одоо бусад үйлдвэрлэл ахуйд ингээд хэрэгжилж байна. Гэтэл эндээс гарсан тэр бохор усаа дахин цэвэршүүлээд үйлдвэрлэл үйлчилгээ одоо жишээлбэл 0-доо ч юм уу ингээд хэрэглээ явах боломжтой байхгүй. Жишээлбэл манай одоо 2 хөрш байгаа хятад орос 2. Энэ хоёр бол саарл усны технологиор жишээлбэл хятад ус бол үнэхээр энэ тал дээр бол хөгжсөн шүү дээ. Тэгэд бол бид ингээд технологи авчрах ингээд боломж байгаа байхгүй. Тэгэд энэ саарл усны хууль эрх зүйн орчин боловсруулгүй болох холбогдох стандартуудыг гаргах нь одоо энэ тэргүүний шаардлага болчиход байна.